Хүний амьдралд янз янзын тохиолдно гихчээр өнөөдрийн ярих сэдвийн гол баатар бол хорлоо гэдэг нэгэн залуу бүсгүй байгаа. За энэ бүсгүй бол тогтсон ажил амьдрал гэр орон байхгүй годамжаар хүн амтнаас нэг 5-10k гуйгаад ерөнхийдөө өнөөдрөө болгоод амьдардаг ийм нэгэн охин. За ингээд ээлжид нэгэн гуйлгаа хийгээд явж байхад буюу арслантай гүүрэн дээр хүн амтнаастай ахаа ихчээ 1000 төгрөг байгаад өгөө чадварсны мөнгө очлоо гэд яруу сандар хүн амтнаас гуйж явах үед яг араас нь хүн санамсаргүйгээр түүнийг мөрөлсөн байдаг. Эргээд харахад нэг нэлээд биерхүү биетэй том одоотой ганга хувцастай нэг ах гартаа цэцэг энтер барьчихсан жоохон яруу санд руу явж исэн. За ингэж эргэж хараад уучлаар ахын дөгөө цаашаа зүрхт нь хорлоо бүсгүй араас нь ахаа танд ядаж 1000 төгрөг байхгүй мүү гэхэд нөгөө ах нь эргэж хараад ах нь одоо завгүй байна гэж цаашаа хар гүүхээрээ явдаг. За ингээд хорлоо бүсгүй чи яах вэ те ингээд хүн амтнаас нэг 5-10k цуглуулсан шигээ цаашаа үргэлжлүүлээд багшийн дэд рүү алхаж байдаг. За ингээ багшийн дэд рүү алхаж явах замд одоо ийм замын ард талаар шилэн одоо хорхтой том те лаунж одоо яд идэж удаг газрууд байдаг. За ингээд явж идэл яг түрүүн өөрийг нь мөрөлсөн нэг ах одоо нэгэн бүсгүйтэй ширээн дээр суугаад алуу те нухацтай ярьж байгаа юм дүр төрөг одоо оройны гэрэлд маш тод харагдсан байдаг. За ингээд бүсгүйч яг үргэлжлүүлээд хүн амтнаас 5-10k цуглуулад байж итэл яхааргүй одоо те тэр ах тэр одоо эмэгтэйгийн өмнө өвдөлдөн суугаа ширээний хайжууд одоо хормын бүгжтэй сүүн бүгжийг гаргаж байгаа тийм зүйл одоо олон хүний нүдэнд бол тод тулсан. За хорлоо гэдэг эмэгтэй хүн чинь бас эмэгтэй хүн юм болохоор бас тэрхүү гоё мөчийг хараад бас баярлаж сайн намайг түлхсэн хайртай бүсгүйд бас цэцэг барьж гин бүгж барьж гин да гэсэн маягаар харж идэв. Гэтэл одоо тухайн лаунжийн одоо шилэн оргоны хажууд сууж байгаа хоёрын дунд юу болсон бэ гэхээр одоо тухайн залуу өөрийнхөө хайртай бүсгүйг гэрлээд одоо энэхүү бүгжийг одоо өгөөд хоёулаа сууя гэдэг саналыг тавихад байдал эсэргээр иргсэн байдаг. Яагаад тэгэхээр гэрлээ гэдэг бүсгүй одоо энгэлзэж тэргэлзэхээс гадна би сүнстэй суух болж гинүү гэдэг үгийг хэлдэг. За яагаад ингэж хэлсэн бэ гэхээр одоо тухайн залуу маань хөдөө орон нутгаар төслийн ажиллаар явдаг учраас ер нь хотод байхаасаа байхгүй нэх. Энэ хооронд одоо хүүхэн хотод уйддаг. Тэгээ өөрт нь хэрэгтэй юм гэвэл банк хажууд нь ядаж байх өдөр болгон уулзж явах тийм одоо эр хүний нөмөр нөөлг хэрэгтэй байсан. Тэрнээс шуцаар ярьчаад тэгээд нэг 2-3 сар болчоод буцаад нэг эрэгтэй 7 хоног 14 хоногор эддэг юм сүнс шиг амьдралтай хүн одоо өөрт нь хэрэггүй гэж ойлгосон байх. Тэгээ сүнстэй суух юм уу гэж асууж байгаа нь өөрөө бас тийм учиртай. За залуу бол өөрөө хэлсэн байгаа. Тэгээ 5-10 цагсаа цуглуулж байгаад нэг айтайхан байшин машин тэрэгтэй болчоод хоттой ерөн шилжиж ирээд хоёулаа хамт байж штэ гэдэг саналыг бол хэлсэн. Ингээд гэрлээ бүсгүй өмнө өвдөглөөд сууж байгаа залуугийн бүгжийг аваад одоо тухайн лаунжийн ширээн дээр тавьчаад уучлаарай би чамтай нэг гэр ингээд толгой олж чадахгүй нэ гэдэг үгийг хэлээд ойрхон цүнхийг аваад босдог. За ингээд босоо ширээний хажуугаар явхад нь одоо тухайн өвдгөл суусан залуу түүний гараас барих гэсэн боловч алдаа түүнийг гаргацдаг. За ингээд араас нь гүгээд бас нөгөө хүүхнээ багшийн дэдийн чиглэл талбайн чиглэл рүү араас нь хүлээжилдэ би чамаас ахад юм асуумаар байна гэдэг үгийг хэлээ царай алдаад гүйсэн. За яг энэ хоёрыг харж ирсэн одоо хорлоо буюу гуйлга гуйдаг одоо залуу бүсгүй маань ширээн дээр түүний бүгжөө үлдээгээд гарч байгааг бол хамгийн түрүүнд анзаарч харж чадсан. Ингээд хорлоо гэдэг охин ч яах вэ тэр хоёрыг ингээд холдоод онгоот нь бүгжийг нь бас урт гартаа буруу санаатай хүмүүс авчихгүй гэсэндээ бас санаан зовнож гүүж ороод одоо тухайн ширээн дээрээс бүгжийг аваа буцаж гүүж ирээд харсан. За харахад бол яг харахгүй одоо багшийн дэдийн буудлын тийшээ хаан банкны тэнд явж байхад нь бол гүйцэд өтсөн. За хүүхэн бол ерөөсөө тэр ирчээрээ цаашаа замдаа такси одоо зогсоогоод яваад өгдөг. За ингээд залуу цаашаасан чигээр ганцаараа зогсож байхад нь хорлоо бүсгүй тухайн одоо залуугийн ард очоод уусаа та өөрхөн бүгжийг үлдээсэн байна гэд хэлэхэд бол залуу шокноос гараад эргэж харангуудаа на бүгж одоо на тэрэггүй ч өөртөө үлдээж болно гэж хэлээ цаашаа зам ширтээ зогсдог. Мэдээж нэг урсгалтай зам учраас цаашаа явсан одоо гэрлээ бүсгүй буюу сүүн бүгжнээс татгалцсан бүсгүй такситайгаа тэр чигээрээ багшин дээдэр эргээд хоошоогоо яваад өгдөг байгаа. За ингээд залууч араас нь хараад тоцорсон ард нь устай бүгжийг барьчихсан хорлоо гэдэг охин бас зогсож байсан. За тэгээ хэлсэн та ямар ч байсан араас нь явах ёстой айцлуулийнхаа төлөө тэмцэх ёстой шүү дээ гэдэг үгийг хэлээд ахаад бүгжийг сарваадаг. Тэгээ залуу эргэж хараад ерөнхийдөө би их гоё олчлоо. Тэ ямар хүн бэ гэдгийг мэдээд авчлаа. Намайг олон хүний өмнө эвгүй байдал
оруулж байгаа те оруулж чадж байгаа тийм мэдрэмжийг өгч чаддаа хүүхнийг араас би яагаад гүгстэй гэж чи наа бүгж авдгаараа надад үнхээр хэрэг байхгүй харин чамд баярлаа гэдэг хэлдэг. Тэнгүүд хорлоо бүсгүй нөгөө залуу тандаа за би ойлголоо угаасаа те намайг ингээд ховд сунар муутай царай зүс гондуу юм ядуу те ядарсан болохоор хүн амтан ер нь миний сунгасан гарнаас айл болохоор зайлс хийж те хажуугаар мөр явахдаа хүртэл амсгаагаа төвжиж айлхоор хараагүй юм шиг явахыг хүсдгийг би энийг сайн мэдж байгаа. Тэгээ та энэ бүгжөө надаас авахд хэцүү байл би энэ сандал дээр тавьсан ч болно шүү дээ гэж хэлдэг. Тэгэнгүүт тухайн залуу эргэж хараад уучлаарай би чамд ерөөсөө тэгж хэлээгүй дээрэс нь чамаа тэгж бодоогүй шүү. Зүгээр л наа бүгжий чинь би амаргүй нэ гэдэг хэлсэн. Тэгэнгүүт хорлоо өсгөө бас зүрхлээд үгүй тань шиг иймэрхүүтэй төвшний хүмүүс бол над шиг хүмүүстэй бол харьцаад байдгүй би сайн мэднэ. Ер нь би яг тань шиг бас тэ энгийн сайхан амьдралтай амьдарч ирсэн хүн учраас сайн мэдээд байгаа. Би өөрөө ч бас зарим моховцтой хүмүүстэй тэгж харьцаж ирсэн. Яг гудамжинд гарсан шалтгаан маань ээж одоо тий өвдөө дэмжлэгийнхээ төлбөрийг олохын тулд байгаа бүх зүйлээ зараад тэгээ эцэст нь ингээд тий гудамд гарчаад иймэрхүү нөхцөл байдалд одоо явж байна гэдэг үгийг хэлдэг байгаа. Тэгэж хэлээд өөрийнхөө одоо гарт байсан нөгөө сүм бүгжийг нөхөд бол залуу эргэлзэх юмгүйгээр тухайн бүгжийг авсан. Ингээд бүгжийг өгчөөд одоо хорлоо бүсгүй буцаад алхахад бол араас нь хөөе гэдэг нөгөө залуу бол орилдог. Яасангийн эргээд гарахт нь бол хэлдэг. За чамаг ингээд уурлуулсандаа уучлалт гуйж байна. Тэгээ ямар ч байсан өсчөөл хоёулаас хамт хоолнд орж болно штэ гэдэг үгийг хэлдэг. Ингээд багшин дэдийн урагшаа замгаараад нэг хоолны газар руу одоо тухайн залуутай яваад орсон. За ингээд залуу ширээндээ суугаад өдөөдөө сар суунгуудаа чи мэдээж өдөр хоол идээгүй л байгаа л одоо ингээд нэг мөс оройны хоол болж байгаа учраас сайн идээд авахгүй дөө гэж хэлсэн. Тэнгүүд одоо хорлоо бүсгүй яг үнийг хэлэхэд би сүүлийн 2 өдөр бас тийм хангалттай сайн хоол идээгүй. Тэгэхээр одоо та хэрэг дааж байгаа бол би бас хоол идья гэдэг үг хэлдэг. Тэнгүүд тухайн залуу өөрийнхөө нэрийг хэлж одоо хоёулаа албан ёсоор танилцъя гагаараа сунгадаг байгаа. За ингээд гараа өгүүлцэж авалцаа танилцахад бол залууг үлэмж хийдэг. Бүсгүйг бол хорлоо гэдгийг түрүүн хэлсэн. За энэ хоёр ингээд цаахан хоолунд иртэл одоо энэ өдрөөр юм ярьж байхад үлэмж хийдэг залуу хэлж байгаа юм л да. Хэрвээ хүсвэл би чамд байрлах байр болон хангалттай хоолны те боломж олцоогоор хангах надад тийм боломж байна гэдгийг хэлсэн. Тэнгүүд одоо хорлоо чи ингэж байх хэрэггүй надад ингэ санаа тавих хэрэггүй би зүгээр бүгжий чинь л олж өгсөн одоо тэ хүн штэ гэдгийг хэлдэг. Тэнгүүд үлэмж гэдэг залуу хэлж байгаа юм л да. Зүгээр л би энэ зүйлийг хиймээр байна. Би юу ч бодоогүй, санаагүй зүгээр л чамд чадлаараа туслахыг хичээж байна. Тэгээд миний тусламжийг битгий өөрөөсөө түлхээч гэдэг үг хэлдэг. За энэ хоёр ингээд би юунтэйгээ юм яриад тэ ойр зур яриад ингээ хоол ундаа идээд байж явах үед одоо тухайн хоолны газрын гадаа нэг машин зогссон. Ингээд тухайн машинаас түрүүн хормын бүгжийг өөрөөсөө түлхэж холдоо ширээн дээрээ орхиод явсан гэрлээ гэдэг бүсгүй үлэмж гэдэг найз залуугийнхаа одоо тэ захирал буюу гүйцэтгэх захиралтай хамт тэр машинаас буугаад бас нэгэн газар руу яруу сандруу явж байгааг энэ хоёр хоолнд идэж байхдаа бол харцдаг байгаа. За үлэмж залуу юу гэж бодсон бэ гэхээр тэ энэ компани төлөө энэ төслийн төлөө хөдөө орон нутагт хамаг зүйлээ ингээд орхиод хичээгээд явж хооронд нь одоо хүндэлж хайрлаж явж исэн ах нь буюу тэ гүйцэтгэх захирал энэ хүн нь эзгүүгээр нь араар нь найз охинд нь санаа оноо тавьж тэ хүй хай гэж гэр орноор нь орж гарч байгаад бас гэрлээ гэдэг бүсгүй бас тэ наануу цаанаа болгоцсон юм байна гэдгийг яг энийг харсан үедээ үлэмж ойлгож байгаа. За үлэмж яагаад гэрлээ бүгжнөөс татгалцсныг ойлгохгүйсэн бол одоо маш сайн ойлгож байна гэсэн үг. Тэгэнгүүт хорлоо гэдэг одоо тэ гуйлагчин ядуу амьдралтай охин бол үлэмж гэдэг залууг хараад бол үнэхээр өрөвддөг л доо. Тэгээд өрөвдөөд үнэхээр бас өөрийн сэтгэлээрээ чин сэтгэлээсээ бас үлэмжийг харахад бол үлэмж бол нэлээд одоо тэ бараацсан царайтай эвгүй тэ сууж идэг. Тэгээд түүний сэтгэлийг засахын тулд хорлоо бүсгүй хийлдэг л дээ. Та надад ядаж ямар ч юм уу нэг даашин зав өгчгөө тэгээд тантай хамт би тэ орой хоолнд ороод энэ хоёр дээр бас ингээд очиж
таны өшөөг би бас авалцахад дуртай туслахад бэлэн байна. Та өнөө зөвшөөрч гинүү гэдэг. Тэнгүүд одоо үлэмж гэдэг залуу одоо ингэх ямар шаардлага байхгүй. Угаасаа бүх юм ойлгомжтой. Тэгээд ч одоо те намайг олон өмнө эвгүй байдалд орсон хүүхний араас би бас ингэж чаргууцалтаа тах те. Ёс зүй надад байдгүй маа гэдэг хэлдэг. Харин хорлоо гэд бүсгүй өөрөө угийн шарттай те шазрын хүүхэн учраас үлэмжгээ залууг ингэж амар давхар дарамжилж байгаа түүний найз охин одоо юу байдгийг те захирал махирлууд байсан шүдий хамт олон жиг бол мэдчихсэн байгаа. Тэгээ үлэмжийг одоо хэлэхгүй байна гэдэг чинь те бас айгүй хэцүү ийм нөхцөл байдал. Тэгээ үлэмж шиг ийм сайн залуу иймэрхүү байдлаар доромжлуулж байгааг харах хорлоод амар хэцүүс учраас хоёул одоо хоолоод усахад гарыг тэгээ надад ямар ч байсан ямар ч хамаагүй хувц өгч тэгээд энэ хоёрын орж байгаа ресторан руу хоёул араас нь орё. Би чиний өшөөг аммаар байна гэдэг хэлээд байдаг. Мэдээж одоо тэгээд терабар газ одоо тэг хувцсан тэр одоо олж өмсөөр нүур амаа будаад те охин бол анги нүур будалтын одоо жижигхэн салонд өгөр хахаас өмнө гүйж ороод нүур амаа будуулаад ингээд гарч ирсэн. Тэнгүүд яг нэг гудамжинд 1000 төгрөг гуйгаа зогсчихсэн хорлоо гэдэг охин чинь охин биш тэр чигээрээ бас те нэлээ үзэсгэлэнтэй одоо те ганган дэгжин нэлээ боломжийн зэндааны бас тийм дэжгүй хүүхэн болж хуурч гарч ирж байгаа. За үүнийг харсан үлэмж бол ичингүүрэн инээ чи бас үнэхээр гайхалтай чинь би ч юм танихгүй штэ гэдэг хэлдэг байгаа. Ингээд тэр хоёрын хавьд нөшөө онзоо авдаг баатрууд ч болоод хоёулаа хөдөлцөөд одоо тухайн бас нэлээд боломжийн хүмүүс ордог те багшин дээр урд байдаг нэлээд дайжгүй ресторанд одоо ороо сууж яхад нь үлэмж одоо тухайн хорлоо гэдэг бүсгүй хувцлаа нүур амын сайхан будаад хоёулаа бол хөдөлцөөд бол орж ирдэг байгаа. За ингээд тэр хоёрыг орж ирэхийг харсан одоо түүний экс найз охин гэхүү те гэрлээгээд нөхөр одоо түүнийг үздэг захирал дарахтай одоо тэр нь бол нас тогтцсон намтай хүн байсан л да. Тэр хүнтэй ингээд сууж байгаа тэр хоёрыг одоо тэ өгсөн гарсан юм шиг бүгдээрээ дав хилэлцэцдэг байгаа. За ингээд бандсан захирал нь одоо тэ үлэмж дээр гүйжээж гарна. Нөгөө сонсоох юу ан үлэмжээ юу яалаа би энэ гэрлээтэй нэг ажил төрөл ярих гад дөнгөж саяын тааралдаад одоо ингээд нэг уулзж байна. Чи юу жаван бэ гэдэг хэлдэг. Тэнгүүд үлэмж одоо тэр үгийн шалт авахгүй тэ дарга гэдэг бол түүний хувьд дарга биш болсон цаг л да. Тэгээд би өөрөө те оройг сайхан өнгөрөх гээд өөрийнхөө найз бүсгүйг дагуулад орж ирж байна. Наашир миний хайр гэд гарын хөтлөөд одоо нөгөө хорлоо бүсгүйг дагуулад нэг ширээнд суудаг. Ингээд яг хоёр талд ширээн дээр сууж байгаа хүмүүс бие энэ лугаа бас нэлээд эвгүй те одоо темптэй хэмнэлтэй яг ингээд нэг хэсэг хугацаа өнгөрж исэн. За ингэнгүүт одоо үлэмж гэдэг залуу хорлоогоо суудаг. Чи надад бүжгэлмээр байна уу гэд ингээд ингийн даруухан те жаз хөгжмийн аян дээр хорлоог өрхөд бол хорлоо дуртай нарахгүй босож одоо бүжгэлдэг. За энэ хоёрыг ингээд сайхан бүжгэлж яхад үздэг захирал нь одоо те түүний экс гэрлээтэй хамт бас нэг хоолуун десерт идсэн шиг ажил ярьж байгаа нэртэй амаргийн уулзалт бол болж идэг байгаа. За ингээд тэр хоёрыг харж итэл одоо гэрлээ гэдэг эмэгтэй бол үнэхээр тав тухгүй байгаа учраас босч ирээд одоо тэр хажуугаар явахдаа үлэмжинтэй толгоогоор төлөөд үлэмжийн хоёулаа нэг уулзах хэрэг байна гэдэг хэлдэг. Тэнгүүд үлэмж бидэнд ярилцаад байх юм байхгүй шүү дээ. Ярилцдаг юм ярилцсан яг хаад байгаа гэсэн чинь одоо гэрлээ гэдэг бүсгүй тэрээс холдохгүйгээр үлэмжийн одоо тэ тохоон дээр гараа тавиад чи надтай гэрлэх гэжсэн чи надад гэрлэхийн хүсэл тавьж исэн чи дүрсэхэ болооч чи надад одоо ч хайртай хэвээр үсттэй одоо л би чамд боломж олгож байна одоо хоёулаа уулзах хэрэгтэй нь хоёулаа ийшээ нойлын тийшээ явж уулзъя гэдэг хэлдэг байгаа. Энийг сонссон үлэмж гэдэг залуус олон хүн харж байна, захирал нь харж байна, бас энэ хорлоо гэдэг бүсгүй харж байгаа учраас за энэ гэрлээ гэдэг эксийнхэн бас юу хэлгээд байгаа тэрийг сонсох гээд одоо түр хорлоог одоо ширээнийхэн хажууд нь үлдээгээд гэрлээтэй одоо жорлонгийн тийшээ алхаж очдөг. Энэ хоёрыг ингээд цаашаа явхад хорлоогийн сэтгэл ягаад ч юм амар хорогдсон, гонигтай тийм хүчтэй мэдрэмж бол цаашинд нь төрж исэн. Ингээд хорлоо гэдэг бүсгүйч яг хөө цаашаа үлэмжийг одоо нөгөө хүүхэнтэйгээ явчингууд хорлоо гэдэг бүсгүй аюу тохгүй байсан учраас магадгүй бяцхан цаг хугацаанд ч гэсэн үлэмжид татагдсан байсан эмэгтэй хүний зэн совин бас байсан учраас ерөнхийдөө одоо өөрийнхөө хооц сунрыг аваад тухайн рестораны хаалга руу чиглээд алхсан. Ингэнгүүд гүйцэтгэх захирал нь одоо зам зуур түүний тосож босч ирээд дуучлаараа бүсгүй юм асуучих уу гэдэг одоо хэлдэг. За ингээд юу яасан бол гэж асуухт нь
ерөнхийдөө энэ гүйцэтгэх захирал бол үлэмж гэдэг залууд ганцхан найз хүн байгаа. Тэр найз охинтой давхар үлэмжийг хөдөө өсөөгөр явуулдаг. Ер нь үлэмжийн амьдрал AB бүх юмыг мэддэг учраас ийм хэмжээний хүүхэнд ингээд энд явж гинэ гэдэг бол үнэхээр жүжиг шиг санагдсан. Дээрээс нь бас ийм хурдан хүүхэн шухан олоодаг хэмжээний ч бас тэгээ айхтар баналтай залуу биш гэж мэдж байгаа учраас энэ бол магадгүй бас нэг төлбөр тооцоогоор явдаг хүүхэн байгаа гэсэн тийм ойлголттой байсан. За тэнгуүтэ багшийн дээд гэдэг чинь хуучнаар бол одоо дээр нэг Улаанбаатарын цэцэрлэг гэдэг шиг алдартай газраас нэг холгүй байгаа учраас яагаад ч юм тухайн насны бас нэг гүйцэтгэх захирал бүх юмыг хөдөлж авч сурсан л байдаг бах. Тэнгүүдээ хэлдэг. Бүсгүй би чамд нэг санал тавья гэж шилдэг. Тэнгүүд гайхаад хорлоо та юу гэсэн бэлээ гэдгсэн чи би чам цагийн 200 мянга өгье. Чи ахтагаа гараад цагийн 200 мянгаар тийм явах боломж байна уу? Би ч зүгээр л асууж байгаа шүү дээ хэлдэг. Тэнгүүд энийг сонсон хорлоо шууд амар зочирдож жигшин зэвүүчээд үгүй та юу яриад байгаа би тийм ажил хийдэг хүн биш шүү дээ гэдэг хэлдэг. Тэнгүүд яг уу нэг хактер арагшин амар болоог учраас тухайн гүйцэтгэх захирал бол хэлж байгаа. Уу яг хин эндэл хэрэгтэй зүйл санал болгож байна л да. Чамд мөнгө хэрэгтэй надад өөр юм хэрэгтэй. Ингээд энэ хоёроо хоёлаа эвтэйг шийдэж болохгүй мó да гэдэг хэлэхэд бол бүсгүй хэлсэн таныг ахаад ам нэг юм бол ам чинь хэрэгт алгадсан шүү гэдэг хэлдэг байгаа. Тэр хоёрыг сатараад юм ярьж байгаа хооронд үлэмж одоо жорлонгийн тэндээс наашаа гарч ирсэн. Гарч ирээд нүдэрээ маш хурдан одоо хорлоо бүсгүй хараад хажууд нь гүйцэтгэх захирал нь бас ингээд найлах хадаа зогсож байгааг хараад ерөнхийдөө биеийн хилэмж байгаа байдлаас нь ер нь хов хүн өөрөө юу ярих вэ яадаг ямар хүн бэ гэж мэдж байгаа учраас шууд одоо тэр уурандаа хурж ирээд одоо өөрхөн гүйцэтгэх захирлыг ширээр өнжөө авахын дүлсхийгээд өөрөө хорлоогийн гарнаас аваад за хоёлаа явъя гэдүү хэлдэг байгаа. Өөрийнхөө доод албан тушаалтанда тэгэж олон өмнөд түлхүүлж байгаа бандсан гүйцэтгэх захирал гэрлээ рүү зэрэгж харсан. За гэрлээч бол яг жорлонгийн тэнд ч баахан одоо юу гэдгийг үлэмжийг бас нэг ятгах гэсэн одоо наануу цаануу юм ярьсан бараг л чамаас олж би яагаад чамайг араар тавьсан би чамд онцсон ер нь бүх юм чи буруутай энэ гэсэн тийм одоо нэг авгаа яриагаа ярьжсэн л бол ойлгомжтой. Тэгээд энэ хоёр ч яг хөө ингээд дарагтайгаа толхилцоод ингээд гараад явхад бол дарга нь бол хэлжил байсан л да. Үлэмжээ чи буруу алхам хийж шүү. Эргээд уулзах нүртэй байгаараа гэдэг хэлдэг. Тэнгүүд нь би тантай ажиллахаа болж гинэ гэж хэлээд хувцсан өмсөд үлэмж одоо хорлоо бүсгэн гарнаас аваад отоход гарахад хорлоо бүсгэл хэлсэн. Надаас болж та ажил төрөл амьдралаа ингэж бас алдаж болохгүй маань бүгжөө одоо аваа эртхэн оройдог өдөр бүх зүйлийг зохицуулж болдгоо мүү гэдэг хэлдэг. Ингэж хэлээд хорлоо бүсгүй багшин дэс гараа шууд цаашаага одоо үлэмжийг орхиод бол нэлээд хурдтайгаар алхаад явсан. За үлэмж бол одоо түүний араас гүйж чадлгүй харсаар байгаа харанхуй дуусгаад алддаг. За ингээд ерөнхийдөө хорлоо гэдэг бүсгүйгийн амьдрал яг энэ хэсгээр их өөр болж байгаа. Яг ингээд өмнөх урд нь хийдэг байсан ажлаа хийж чадахгүй одоо зармаа үнгүүцгийн ментэрээс харж байгаа бас нэгэн одоо цайны газар хүү ресторанд зөөгч юм уу ажил хийгээд одоо ингээд ерөнхийдөө юм тогтнол суушаалтай ажил төрөлд бол орцсон байсан. За ингээд орж явах үедээ ерөнхийдөө бол энэ хинтээ үлэмжийн залууг бол ерөөсөө мартаж чадаагүй. Ер нь анх удаа эр хүн татагдж байгаа тэр мэдрэмж нь бол асар хүчтэй байсан. За ингээд ажил төрлөөгээд 7 хоноо байж идэл одоо цаануугаа шилэнд бас нэгэн танил дүр хөөрөй мэдлгүй харагдсан. За ингээд юм ягаад ч юм ингэж таардаг. За ингээд хартал яг харахгүй тэр шилний цаана үлэмж ирчихсэн одоо түүнийг ажиллаа хийж байгааг бол харсан байдаг. За ингээд хорлоо бүсгүй одоо газ рестораны хаалгаар гараад яг гэж та над дээр ирсэн бэ гэж хэлэхэд бол одоо үлэмж хэлдэг. Би чамайг хаасайг хайлаа 7 өдрийн турш болгон чамайг хайлаа. Тэгээд тэр өдрөөс хойш надын сэтгэлд миний экс гэрлээ биш харин чийл бодогдчихлаа. Би чамтай л уулзахыг чамайг ихэж харахыг л хүсэж энэ 7 хоногийг аягүй хэцүү өнгөрөөлөө гэдэг хэлдэг. Гэхдээ чи надаас олж ажилчгүй амьдралчгүй юм боллоо штэ. Чи юуны төлөө ингэж амир хэрстэл хийгээд байгаа маа. Би тийм хэмжээний бас үн цэнтэй хүн биш штэ. Чиний хувьд гэдэг үгийг хэлдэг хорлоо. Тэгэнгүүт одоо манай үлэмж гэдэг залуу бол хэлж л байгаа юм л да. Ерөнхийдөө байдал бас тийм муу биш байгаа. Манай гүйцэтгэх захирал өөрөө бас бохир захирал байсан учраас янз янзын бас бохир ажлууд хийжсэн. Тэрийг нь би бас одоо дээд шатны удирдлагуудад буюу захирлуудын зөвлөлд
бас хэлсэн. За мөн гүйцэтгэх захирал дээр одоо тэ АТГ болон авилгалтай тэмцэх газрын хянан шалгалтынхаа ирчихсэн одоо түүний хэрэг толбогдуулан бас шалгаж байгаа. Би одоо ингээд тэ ажил төрөл амьдралаа алдаагүй. Гэхдээ би X гэрлээгээ биш чамайг өдөр болгон санаж одоо чамд хайртай дуртай болсноо бол мэдэрсэн. Тийм учраас өнөөдрөөс эхлээд хоёулаа манайх манад очиод амьдрья. Мөн дээрээс нь одоо тэ гүйцэтгэх захирлын оронтой гарсан учраас манай захирлуудын зөвлөлөөс намайг энэ албанд тушлаад одоо орлонгоор ажиллаад яванда бас жинклэж гэдэгтийн саналыг тавьсан би зөвшөөрсөн байдаг. Тэгэхээр ер нь миний хувьд бол одоо тэ би алдснаас илүү онсон их байгаамаа. Тийм учраас одоо би чамайг л авчвал бүр энэ дэлхийн одоо тэ ажиглалтан болохгүй доныг дүү хэлдэг. Хэн болохоор хорлоо болохоор иймэрхүү чин сэтгэлийн яриа тэ энэ залуу үнэн байгаа үнэхээр таалагдсан учраас зөвшөөрдөг. За ингээд одоо хороолт байдаг 3 өрөө одоо түүний байранд очиж энэ хоёр бол ажиргалтай анхны амьдралаа бол эхлүүлж байгаа. За ингээд амьдрал ахуйгаа эхлүүлээд ингээ байж идэл нэгэн өглөө одоо тийм хэн үлэмжүүд ажилдаа явахгүй өглөөрт гараа явсан. За ингээд өглөөний цайныхаа ширээг хураагаад одоо хорлоо байж явах үед хаалга ахин дуурдаг. За ингээ хаалга дуурахаар нь одоо үлэмж буцаж орж ирж байгаа юм болов уу гэдэг ингээ харахаа түүний экснэ зөвхөн гэрлээ түлхүүр орчихсон одоо тий хаалган дээр зогсож идэв. За мөнийг харсан хорлол гайхаад чи яах гэж ирсэн бэ гэдгийг хэлдэг. Тэнгүүт одоо гэрлээ буюу экс охин хэлж байгаа. За үлэмж надад өгсөн илүүдэл хүрээ надаас нэхэж аваагүй. Энэ юу гэсэн үг вэ гэвэл бид хоёрын харилцаа бүрэн бас дуусаагүй. Бид хоёр бас тий эргээд уулзах хэмжээний орон зайтай байгаамаа гэдэг үг хэлдэг. Тэнгүүт хорлоо чи битгий худлаар надад хүрээ одоо үлдээгээд эндээс зайлаад өг гэдэг. Тэнгүүд өөрийнхөө байр суурийг өөрт нь гэрлэх санал тавьж исэн залуу нь тэрхэн одоо доор хувраад одоо ийм амар хөндөй болсонд нь бас хонзогнож уралж исэн гэрлээ бүсгүй хорлоогийн нүүрэн дондор бол алгадаж чи бол хинч биш чи бол зүгээр л тэ түүний тоглоомны хүүхэн намайг мартахын тулд чамайг зүгээр л өдөр шөнөгүй ашиглаж байгаа чиний мэдж гинүү гэдэг үг хэлж одоо доромжуугаар хэлдэг. За ингээ хорлоо жоохоо шазруу охин учраас босож ирээд одоо гэрлэгийг нүрлөө алгадаг. Ингээд энэ хоёр харилцсан том өрөөнд одоо зодтолж явах үед ягаад ч юм бас тэ үлэмж бас ямар нэгэн зүйлийг мартаад буцаж орж ирж таарсан байдаг. За ингээд гэрлээ түүнийг одоо тэ цохих гээд гараад алах үед араас нь гарын одоо үлэмж барьж аваад манахаас хурдан зайл гэж хэлээд нөгөө гараараа дэлхүүрийг аваад одоо манахаас зайл гэдэг үгийг болоо итгэл төгс хэлсэн байдаг. Тэгээд гэрлээ бол энэ үлэмж гэдэг залуугаас айханд битгий хил бүр араар нь тавьж захиралтай нь банзалдаж тэ эр хүнийг доромжилж үл хүндэлж гэр орныг нь бузралж ирсэн тэр кармагаа эдэлж өөрийн одоо тэ тэр залуудаа хөөгдөж энэ гэрээс ол гараад явж байгаа. За харин өөрийг нь ийм хүнд байдлаас одоо аварч хамгаалж орж ирсэн одоо үлэмжийг хараад хорлоо гэдэг бүсгүй бол дахин дурлж байгаа юм шиг тэр мэдрэмжийг бас хүлэмжээс авч ирсэн байдаг. Тэгээ энэ хоёрын амьдрал бол ингээд цаашаа сайхан үргэлжлээд ажиргалтай төгсгөл рүүгээ бол ингээд явдаг. Тэгэхээр энэ түүх маань юу харуулж байна вэ гэхээр хүндэл туссан газар эр хүн байгаад дах тийм орон зай байдаг. Өөрийг нь хүндэлж чадах тэр хүнийг л хайгаад үргэлж явж идэм байна гэдгийг энэ түүх харуулж байна.